Гадаад олон жил судалгаа шинжилгээ хийжсэн хүний хувьд тэгээд надтай хамт эрдэм шинжилгээ судалгаа хийжсэн бас одоо Монголоос гадаад гарсан профессорууд багш судлаач нар байгаа шүү дээ. Тэгээд ялангуяа тэр нэг уушгины чиглэлээр, зүрх судасны чиглэлээр, яаралтай тусламжийн чиглэлээр ажил хийж байгаа, судалгаа хийж байгаа энд багшилж байгаа профессоруудтай бас ярьж хэлэлцсэн. Олон улсын судалгаануудыг би ч одоо сүүлийн 2 жилийн нөгөө чуулган улс төрийн ажил илүү хийгээд судалгаа хийх ажил маань бас хоцрогдож байгаа шүү дээ. Би чинь цаг хугацаагаараа хоцрогддог хүн чинь. Тэгээд ярилцсан. Тэгээд ер нь тэрэн дээр бол яг нөгөө хит хитэн судалгааны ажлууд манай яг багш нар өөрсдөө жишээл одоо Экватор гэж багш байгаа. Экватор гэдэг Texas University of Medical Branch гэдэг тэнд бүтэн профессорын цолтой хүн. Өөрийнхөө яг лаборатори дээр хийсэн амтан дээр хийсэн судалгаануудаас бас надтай хуваалцсан. Ерөөсөө тамхи хортой гэдгийг бол ерөөсөө л одоо юу гэдэг бүтэн те баталгаатай яг өөрийнх нь хийж байгаа судалгааны ажил батлагдаж гараагүй ч гэсэн тэр чинь нөгөө яаралтай тусламж critical medicine гэдэг тэр салбарын хүн баггүй. Амьд дээр хийсэн туршилтаар бол маш ойлгомжтой. Тамхины хор хөнөөл бол ерөөсөө л тэгэл хүт хүргэдэг тий. Тамхигнаас хаях, тамхиа гаргах юм бол хүний бие организм ч өөр ухаантай тий. Ухаантай гэдэг нь юу гэсэн үхээр олон жилийн эволюцаар өөрөөрөө сэргээх чадвартай учраас нэг өдрийн өмнө ч гэсэн хайсан, нэг цагийн өмнө хайсан ч гэсэн хүн шууд гайгүй болоод сэргэх боломжтой. Тэгэхээр энд би нөгөө гол энд хэлэх гээд байгаа юм хэрэг манайхан ингэж байна л та нөгөө вебийн тал уу, янжуурын тал уу гэж хоёр хуваагдчихад гол нөлөөгөө ярьж чадахгүй байгаа учраас би энд зүгээр маш товчхон нэг юм хэлж гэж бодсон. Ерөөсөө олон улсын хуулийн зохицуулалт бол тамхиг шатлалтаар нь тий одоо шатлалт үүсэж байгаа тий эсвэл никотины хэмжээ буюу донтуулах хэмжээгээр нь тий тэр хоёрын альгүйр нь илүү татварын зохицуулалтаа ихээр шийддэг байхгүй. Тэгэхээр тэр олон улс тамхиных ч вейпих ч аягүй мөнгөтэй чадaltaй хүчтэй амар том компаниуд болохоор тэрний эсрэг нийгмийн эрүүл мэндийн судлаач тийм ч амар мөнгөгүй хөрх бид нар ч грант хийдэг шүү дээ тий грантаар мөнгө босгоод тэрэн дээр үзэлцдэг. Тэгэхдээ 50-60 жилийн турш бол тамхи хортой гэдэг нь батлагдсан янжуур табако буюу одоо тэр шатлалтаар үүсдэг тамхи бол маш олон жилийн одоо судалгаанууд хийгдсэн ягтар одоо тэр чинь бол яг баталгаатай байхгүй. Вейп бол харьцангуй шинэ гэдэг байгаа л да. Тэгээ нэгдүгээр хоёрдугаарт вейпийг бас ингээд зарим хүмүүс нэг 10 жил хийсэн судалгаан дээр үндэслээд энэ бас юм яриад байгаа шүү. Гэхдээ тэр чинь Японд байгаа судалгааг яриад байгаа байхгүй юу? Японд байгаа вейп, Монголд орж ирж байгаа вейп хоёр ямар үйлдвэрлэгч чинь яаж хадгалсан, дотор нь ямар бодис байгаа шалгуур байхгүй. Тэгээ эн чинь тэгэхээр чин зэрэг бид нар эцээцэд юу хэлэх гээд байна гэхээр шатлалтаас нь үүсэж байгаа хорт бодисууд шүү дээ. Карсиноген 1 гэж бүр ярьдаг байхгүй. Хавдар үүсгэж 1 гэдэг чинь хамгийн өндөр хавдар үүсгэж бодисууд байна шүү дээ. Удаад тамхины те одоо бидний агаарын бохирдол. Дээрс нь бас нэг юм хэлж энэ дээр одоо ил гал дээр нэг ингээд мах шарж идэд байна да манах дулаахан болгоод тэрнээс чинь бас карсиноген 1 үүсдэг байхгүй. Тэр чинь бүр батлагдсан байхгүй. Шатлалттай холбоотой те гал шатлаа мах дээр нь тавилаа шатлалтын одоо тийм хагас шатлалтын бүтээгдэхүүн гаргана. Тэгээд ийм polycyclic aromatic гэж нэрлэдэг ийм бодисууд гардаг байхгүй бас хавдар үүсгэж. Яг тэрүүнтэй адилхан энэ утаа тамхины чи шатлалтаас болоод уушгаараа бид нар оруулж штэ тий. Тэг бүр нарийн судасны ханууд руу очдог. Тэнгүүд суц хатуур нь доторх нөгөө урсах хөстө цус маань өтгөрн. Тэртээ дөрөв бид нар өөхтөө айхтар тустай хоолунд иддэг. Арх тамхины хэрэглээ эрэхтээ өвөл болохоор утаагийн бохирдолтой 100 болохоор энэ муха цагаан юм хийсээ ер нь ингээд тэгээд хаа дээрээс нь тамхи гэдэг чи одоо ингээд амар болгож байгаа хэрэг тий. Вебийн хувьд бол тэр чинь нөгөө түрүүн би шатлалтыг ярьжсэн. Одоо бол донтолтуулагч бодис буюу никотин. Донтох бодисын нэг баялаар юм чинь нэг юмдаа донтож байгаа доос нь ихсгэж тэрийг ихсгээл улам нөгөө гоё эйфори авах гэж тулд ингэ нэмэл идэх байхгүй. Тэгээ бүр ингээд хүндрээд бүр цаашлаа яваад идэг. Тэгэхээр чин зэрэг ерөөс ингээд дараагийн донтолтыг үүсгэж идэг учраас тэр донтолт дээр нь татвараа зохицуулах уу те гэдгээ бодох хэрэгтэй. Эсвэл аль нэгтгэх юм уу те. Тэгээ татварын бодлогоо үнэн зөв бодиттой сайн хийхгүй бол манайх жишээлбэл янжуур тамхин дээр ингээд хараад тахт үнэн нэмэл хийсэн юм шиг мөртлөө яг ингээд судалгаагаар ингээд татаад үзэхээр зөв инфляцаасаа болоод яг үндэ хямдруулаад байсан байхгүй. Тэгэхээр үнэхээр хямд байна. За мэдээж тэр нөгөө хуулийн дээр чинь бид нар уулна ил байхгүй даалт бай, хүүхдийн нүднээс хол байлга. Тэгээ нөгөө хайрцгийн дээр нэг муухай зургнууд идэж штэ амар хавтартай те. Тэгээ эртөө хүмүүс чинь хавтар ихэр бас нэг тоодгүй юм байна. Одоо ингээд энгийн хэлээр ярихаа те. Яг үндэ нөхөн үрчүүн эрүүл мэндэд муу гэдэг нэг тэр талаас нь ярихаар айгүй ойлгож хүлээж аваад бас гарчий гэж бодож байгаа хүмүүс зөндөө байхгүй. Яаж гарах вэ? Донтно гэдэг чинь бас тарихтай тийм амарх юм биш байхгүй те. Тэрнээс нь гарах одоо тусламжийг айгүй сайн энгийн хэлээр ойлгохтойгоор хэлэх тэр юмнууд бол айгүй сайн суулгах хэрэгтэй юм байл л тэр нь бол.